За би Times-ийн сайтын ерөнхий продюсер Мэндэ гэж юм байна. Энэ туулгын хурдны замын асуудлын ерөнхий концепц нь бол төвжирлийн асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр төвжирлийн тухай бид нар тодорхой хэмжээгээр бас ярих хэрэгтэй л байна л та. Төвжирлийг бууруулах, энэ туулын замгүйгээр төвжирлийг бууруулах өөр маш олон арга шийдлүүд байгаа. Тэр шийдлүүд хаана байдгийг гэхээр энэ хотын даргамалт биш, гудамжинд яваа иргэдэд байдаг байхгүй юу? Иргэдийн сан санаачлалыг авна гэж байхгүй. Ерөөсөө байхгүй. 2003 оноос хойш би төвжирлийн сэдвээр яагаад энэ төвжирлийн тухай сонирхоод ирсэн гэхээр энэ Улаанбаатар хотын төвжирэл гэдэг энэ тулгымцсан асуудлын далайт чинь нохоо самардаад явж байгаа амь тэмцээд живх гээд байж байгаа юм байна шүү дээ би бас. Тэгээд хамарт ус хүрээд ирэхээр хөссөн үсээгөө толгойд янз бүрийн одоо иргэдээр хэрхэн бага зардлаар энергийн бага зардлаар хурдан түргэн 9 минут гарах вэ гэдэг тухай бодол орж ирж шүү дээ. 2003 оноос хойш би замын хөгжлийн газар нийслэлийн одоо энэ шуурхай хөдөлгөөний удирдах газар дээрээс нь нийслэлийн засгийн тамгын газар, нийтийн тээврийн бодлогын газар, дүүргүүдийн одоо бүх удирдлагуудтай уулзаж явсан. Одоо энэ сууж байгаа хотын 1-р орлогч дарга даваа далаа даргатай хүртэл уулзсан. Та санаж байгаа бах. Энэ дээр би иргэдээр хурдан түргэн зардал багтаагаар гарах тухай 3 сэдвийг хөндөд тавьсан. Аргачлал шийдэл гэх юм уу? Өнөөдрийг тухайн үед бол бүгдээрээ алах ташид дэмжсэн маш зөв зүйтэй санаачлагууд байна. Дэмжи хэрэгжүүл гэдэг. Тэрнийг албажуулж өгөөгүй. 2004 онд би нийслэлийн 5 онд нийслэлийн тамгын газарт энэ асуудлаар дахин хандаад энийг албажуулж өгөөч. Энэ шийдлүүдийг одоо ингээд цааш нь хэрэгжүүлээд явмаар байна. Дэмжсэн шүү дээ та нар гэдэг. Одоо даваа талаа дарга бол нэг асуудал дээр нийтийн тээврийн замын хөгжлийн даргатай газар дээр нь видео кол баг хийгээд уцаар яриад ерөнхий архитектор хоёртойгоо ингээд бас за тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийг энэ Мэнд хоёргоод одоо өгье гэд хэлжсэн та санаж байгаа бах. Тэгээ энэ асуудал чи одоо хүртэл албажаагүй. Тэгээд яагаад би энийг холбогдлолтой ярьж гэнэ үү гэхээр хүний гаргасан санаачлагыг өнөөдөр хот өөрөө санаачилсан болоод мэдээлэл өгöd явж байгаа шүү. Иргэдийн санаачлагыг булааж авдгаа бол нэгдүгüүрт. Хоёрдугаарт одоо энэ туулын төвжирлийн одоо туулын замтаач холбоотой энэ төвжирлийн асуудал яриад байна шүү дээ. Энэ замгүйгээр шийдэж болох маш олон асуудал одоо жижиг төслөлтөрүүд байгаа гэдгийг хэлээд байгаа юм. Хоёрдугаарт туулын энэ замын чи асуудал дээр ярихад асуулт нэгэн шүү. Нэгдүгээр асуулт. За цаг тулсан байна. За энэ 2.3 их найд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий ийм өндөр төсөвт өртөгтэй энэ зам Улаанбаатар хотын төвчрэлд ямар бодит нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг тодорхой асуултыг түрүүнээс хойш гишүүд маань болон оролцогчид маань тавиад байна. Тэгээ яг энэ дээр нэг юм маш тодорхой хариулт өгмөр ах юм. За Мэнд хоёр судлаач үү? Судлаачийн асуулт нэрлээ. Засаг дарга 1-р оруулагч даваадлаа. За 2.3 их найд гэдэг бол яг байгаа энэ бүтээцийн үнээр бол өндөр бол биш. Төгжрлээс үүдэлтэй энэ асуудлууд бол маш их алдагдсан боломж том байдаг. Тэгэхээр олон улсын жишгээрээ тооцоо судалгаа төсөв төртгөрөө нь бол олон улсын жишг энэ үн байгаа. За тойрог туулын хурдны зам бол түрүү хэлсэн нийт 1.7-оос 34% хүртэл бол Улаанбаатар хотын төгжрэлд бол ийм нөлөөтэй сүүлийн 16-7 жил судлагдж байгаа ийм зам нарны гүүрний хувьд 7-8 гээд хамгийн өндөр ачаал авж байгаа нь Яарамгийн гүүрний ачааллыг 28-аас 32%-аар дээрээс нарны замын ачааллыг 25-аас 28%-аар ингэж авж байгаа ийм өндөр ач холбогдолтой замаа. Энийг бол аль симуляц, аль тооцоол дээр хийгээд хамгийн богино хугацаанд хамгийн үр ашигтай хэрэгжиж болохоор ийм Улаанбаатар хот бол төгжрэл гэдэг том асуудалтай. Тэгэхээр энэ дээр бол богино хугацаанд хэрэгжиж болохоор бага зардалтай хамгийн өндөр үр ашигтай ийм төсөл байж байгаа туулын хурдны зам. За түрүү асууж амжсахгүй нэгдүгээр асуулт энэ иргэдээс гарч байгаа санал санаачлага дээр тодорхой одоо дэмжлэг өгсөн мөртлөө яагаад албажуулахгүй байгаа юм бэ? Энийг албажуулж одоо сан санаачлагыг дэмжиж явах уу? Цаашдаа нэг. Хоёрдугаарт энэ туулын хурдны зам чинь 30% бууруулна гэдэг байгаа шүү дээ төвжирлийг. Метро, трамвай, нөгөө дүүжин тээвэр хэдэн хувь бууруулах вэ? Хэрвээ энэ 30% бууруулах юм бол босод тэр төслүүдийн чинь хэрэг байгаа мó?
30% буурчиж чинь болчтой юм биш үү энэ? Ер нь Улаанбаатар хотын төгсрөл хэдэн хувиар буурахад бид нар хэвийн амьдралдаа орох вэ? За одоогийн нөхцөл байдал Улаанбаатар хотын 2.4 сая зорчилт 804 мянган машин бүртгэлтэй 605 мянган машин замын хөдөлгөөн дээр оролцож байгаа дээр өдөр болго оролцож байгаа дээр бол тооцоол хийж үзэхэд юм байгаа. Гэвч Улаанбаатар хотын хөгжлийн ерхий төлөвлөгөө 2040 дээр 2040 онд Улаанбаатар хотын бүртгэлтэй хүн ам 2 сая, бүртгэлгүй одоо дамжин өнгөрөх оюутнуудаа тооцоол 2.6 сая юм уу 5 сая хүрэхээр ийм тооцоол байгаа. Тэр үед энэ урт хугацааны нийтийн тээврүүд болох масс нийтийн тээвэр болох метро Таранбай гэдэг төслүүд бол хэрэгжих шаардлагатай. Энэ симуляц дээр 2040 он хүртэл одоо ингээд хийгээд үзэхэд энэ метро гэдэг төсөл бол 35%, Таранбай бол нэг 20-25% санагдаж байна. Би гэхдээ зарим тоо үзүүлэлтүүдэд эргээд харах шаардлагатай. За ийм нөлөөтэй байгаа учраас бид нар ирээдүйд Улаанбаатар хотын хүн ам өсөлтийг тооцож Улаанбаатар хотын ерхий хөгжлийн төлөвлөгөө 2040-д уялдуулж энэ олон төрөлт нийтийн тээврүүдийг бол дэлхийн бусад хотуудын дагуу бол одоо ингэ хөгжүүлэх шаардлагатай гэж бол ажлуудын эхлүүлэхээр төлөвлөд ажиллаж байна. Баярлалаа.